хамгийн айн санагдаж байгаа Тэ хэсэг таалны энэ чимээ ахгүй. сонсож онгойлготол. Гадаа нь Рамсес хаан гарч ирж чулуу надад буцааж өгөх. Үгүй бол харагдаж тат хэлдэг. За хүмүүсээс та нар ярьж гинөө. Тухайн Рамсесийн 3-ын Тэг хүн болгоо энэ хоёрын хүүхдээ яг л бодож юм шиг эвгүй харагдаж надтай адил их хүмүүсийг айлгсан байх. Үүн цуулд гарсан бас нэг эвгүй ангийн дурдхан зүйтэй болов. 4-р улирлын 13-р төгс гэдэг нэртэй гарч зүүдэндээ маш эвгүй цэнхэр магасын зэрэг тэр магасын гэж хэлдэг. Гадаа нь Рамсес хаан гарч ирж Рамсес хаан үгүй бол харагдаж тат хэлдэг. Рамсесийн 3-ын хүүхдээ яг л бодож юм шиг эвгүй харагдаж надтай бас жоохон орж уцлаасаа өсгөн гэд бас юм байсан. цооруулж байгаа гэж тайлбарладаг. Энэ хэсгийг үзэх мэдээж та бүхэнд маш эвгүй мэдрэмж төрсөн байх. Тэгээд тухайн ангийн төгсөлд тэр хоёр шүтэн эмчлэж чадсан ч өмнө нийцэн. За би ихнээс үзэг болох нь ойлгохгүй. Та бүхэн багада зургатаар гардаг байсан. Олон ангид хүүхдийн кино шимтэг үздэг байсан байх. Өөрийн үзэх дуртай хүүхдийн кинод мэдээж хөгжилтэй инээдрийн хэсгүүд байдаг ч цөөн хэдэн ангид бидний айлх хэсгүүд гардгийг бид санах зүйтэй. Өнөөдрийн энэ хүү бичлэгээрээ би та бүхэнд телевизээр дахиж гарахыг хориглосон хүүхдийн киноны ангиудыг танилцуулахаар бэлтгэлээ. Бичлэгээ эхлээс өмнө лайк дарж, бичлэгээ дуустал үзээрэй. Пингугийн зүуд, Пингу. Пингу бол 1987 онд гарсан Отмар Гутманс олон ангид хүүхдийн цуврал кино юм. Бусдад дандаа төвд амьдардаг Пингу гэх нэртэй гол дүрийн пингвин болон түүний найзууд гэр бүлийн тухай гардаг. Энэхүү хүүхдэд BBC-ийн хүүхдийн сувг, мөн BBC-ийн боловсрол сувгуудаар гарч 1 ангид 5 минут орчим үргэлжилдэг байна. Өнөөдөр бид Пингугийн зүуд гэдэг нэртэй 1-р улирлын 26-р ангийн тухай ярилцах болно. Энэ ангид бусад ангиудтай адил энгийн үйл явдлаар эхэлдэг. Пингугийн ээж түүнд үлгэр ярьж өгөхөд Пингу 50 унтдаг. Тэрээр гэрийнхээ хөдлөх чимээнээр сэрдэг бөгөөд нүдэ нээдлэхээр нь агаарт нисэж явцдаг байна. Тэгээд бас түүний удаж байсан орн урт хөлтэй болж алхаж эхэлдэг. Үүний дараагийн хэсэгт Пингуг явж байгааг далайн арслан анзааран араас нь харж ажигласаар байдаг. Тэд далайн арслан хөгжилтэй зүйл дуртай. Зүгээр тоглох хүсдэг зан харанчтай байхаар хүүхэлдэнд оруулж өгсөн ч тэд түүний дүр төрхийг эвгүй байдлаар оруулсан юм. Мэдээж анх удаа энэ хэсгийг үзэж байсан хүмүүст энэ арслангийн дүр төрх маш эвгүй, амар мэдрэмжийг төрүүлсэн гэдэгт би итгэлтэй байна. Дараа нь далайн арслан Пингуг айлгаж, орныхон гуцыг эдэж эхэлдэг. Пингу сандран түүнээс угтаж байхдаа хөл алдаж, цасан уулын уруу руу унахад камерын дүрс шилжиж түүний орыг бидэнд харуулж, тэрээр хар тар зүйлж байгаагаа ойлгодог. Энэ ангийн төгсөл Пингу уйлж, ээж нь түүнийг тайвшруулж байгаагаар анги дуусдаг байна. 1-р улирлын сүүлийн анги нь энэ үйл явдлаар дуусч, тухайн үед олон хүүхдэд ярианы сэдв болж, бид нарыг айлгаж таагүй мэдрэмж төрүүлсэн тул уг ангийг дахиж зурагтаар гаргахыг нь хориглосон юм. Нэмж хэлэхэд Отмар найруулагч Германы богино хэмжээний кинонд энэ далайн арслан мөн оруулсан байдаг. Цэнхэр муурын сэтгэл готрал Том Жери. Мэдээж та бүхэн энэ хоёрыг надаар хэлүүлэхгүй сайн мэдж байгаа учраас Том Жери хүүхэлтэйг танилцуулах шаардлагагүй болов. Том Жерийн сүүлийн анги болох Цэнхэр муурын сэтгэл готрол анги дээр Томыг хайрладаг эмэгтэй муурнаас болж тэрээр сэтгэлээр унж байгаа тухай гардаг. Энэ ангийн ихэнд Жери хэлэхдээ хөөхий Том хүмүүс мэдээж би түүнд туслах ёстой гэж хэлэх байх. Би ойлгож байгаа. Гэхдээ энэ илүү дээр зам байх гэж тайлбарлаж Томын өмнөх болсон үйл явдлыг хүмүүст харуулж энэ анги эхэлдэг. Том энэ ангид эмэгтэй мууранд дурлагч түүн зориулсан бүх зүйлээ шавхан, бэлэг, машин, бүгжгээд түүний хүссэн зүйлийг өгөхөд харамсалтай нь гоё машинтай, илүү их бэлэг, гоё чимэглэл өгсөн ноён баач гэх өөр баян муурыг сонгодог. Том энэ үйл явдлын дараа сэтгэлээр унан, хүүхэлдэйн дархийг төлөөлж орлуулсан сүүг их хэмжээгээр ууж хөвд зайлуулах суугийн нөх рүү унах гэж байхад нь Жери түүнийг татж авардаг. Тэгээд Том түүний хажуугаар өнгөрөх, зүгээр л гэрэлсэн гэсэн бичгтээ ноён баачийн машинд түүний хайртай эмэгтэй байгааг харан бүр илүү гоногддог байна. Жери Томыг өрөвдөн хайртай эмэгтэй хулганыхаа зургийг уншиж байтал Томтой адил өөр хулганы зүгээр л гэрэлсэн гэсэн машинд сууж явж байгааг тэрээр харж сэтгэлээр ундаг. Жери дараа нь галт тэрэгний зам руу бууж Томын хажууд сун тэр хоёр төвчээртэй галт тэрэг эрхийг хүлээдэг. Харамсалтай нь энэ анги галт тэрэгний дуу дохиогоор төгсдөг байна. Энэ ангид гарсан арх болон буруу үлгэр дуурайлтыг хүүхдүүд харуулсан зүйлүүдээс нь болж бүүмер анги болон бусад хүүхдийн суугуудаар гарахыг нь хориглосон байдаг. Хүний сайн найз
Ren Stimpy 2. Ren Stimpy 2 нь Nickelodeon суваг дээр 1991-ээс 1996 оны хооронд гарч байсан бөгөөд сургуулийн гол дүр болох Chihuahua нохой болон муур хоёрын тухай гардаг. Хүүхдээ цогцолтой харгас эсгүүд гардаг бөгөөд 2 дугаар улирлын 4 дугаар ангийг мэдээж болов. Энэ ангид George Leclerc гэх хүн Ren Stimpy 2-ыг тэжээвэр амьтдын Яа би бичлэг хийж байсан мэдгүй наад гэдэг юм. Тийм. Жорж тэдний гэртээ авчирч хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг нь шалгахын тулд тэр хоёр дээр янз бүрийн туршилтуудыг хийдэг. Энэ хэсэг тэрээр Стимпиг буудан дээр уухыг шаардаж хэр дуулууртай болохыг нь үзснийхаа дараа тэрээр ингэж хэлдэг. Тэгээд Жорж хамгаалтын цуцаа овц өмсөж тэр хоёрыг өрлөнд архиж шаардахад Стимпи түүний хэлсэн зүйлийг хийхийг хүсэхгүй байгаагаа илэрхийлдэг. Харин Рен энэ боломжийг ашиглаж Жоржийг модон сэлвэрээр толгойг нь 360 градус мөн нүдийг нь бүлтэртэл маш хүчтэй цогтдог байна. Рен Жоржийг ухаан алдах хүртэл нь өргөжлүүлэн зодсоор байдаг. Түүний нүдийг X болсноор харуулсан та бүхэн ойлгож байгаа бах. За тэр ч яах вэ? Эдгээр Жорж бүхий хүчгсэн Рений хийсэн энэ үйлдэлийг ямар ч хүн үзэхэд үнэхээр л аимшигтай байх нь гарцаагүй. Гэхдээ энэ анги үгээр дуусахгүй. Жорж ухаан орж хувцснаасаа өсрөн гарan Ренийг барьж аваад ууртаа амьсгалж байснаа гэнэт. Чи жинхэнэ авраг боллоо. Баяр хүргэе гэж хэлэн тэр гурав цуг бүжиглснээр ангидаг байна. Энэ анги дээр гарсан үйл явдлаас нь болж хүмүүс дургуутсан тул Nickelodeon тус ангийг дахиж хизээж зурагтаар гаргахгүй гэж мэдэгдсэн байдаг. Мөн энэ ангид өөр олон буруу үйлдэлүүрэл үзүүлсэн ангиуд байдгийг бид санах хэрэгтэй. Тэр хоёрын шүд Нохой муур. Нохой муур нь 1998 оноос 2005 он хүртэл 7 жил Nickelodeon суугаар цацагдсан олон ангид хүүхэлдэйн кино юм. Энэ цувралын гол дүрийн нохойд бидний мэддэг SpongeBob-ын дуу оруулагч Tom Kenny дуу оруулсан байдаг. Тэр хоёрын шүд гэдэг нэртэй энэ анги дээр муур нохой хоёрын шүд хэрхэн цоорч өвчж байгаа тухай гардаг. Шүдний эмч тэр хоёрын шүдийг үзэж нохойны идэж байгаа зүйл муурын шүдэнд давхар нөлөөлж цооруулж байгаа гэж тайлбарладаг. Үүнийг сонссон муур нохойг ятгах болохыг хүсдэг ч эцэст нь хин хинийхээ шүдийг илүү цооруулж хорхоодуулж чадах вэ гэсэн тулаан болж хувирдаг. Муур мөсж ажиллахад нохой тугалан цаасч ажиллаж тэр хоёрын тэмцэл шүнд болтол үргэлжлэдэг. Муур нохойг унтаж байхад түүний шүдийг нь угаах гэж оролдсон боловч амд нь байгаа хоолноос болж угааж чаддаггүй. Дараа нь муур нэг арга олж нохойны биеэр дамжиж амнаас нь гарч ирэн түүний шүдийг нь угааж эхэлдэг. Нуу вэли. Шүдийг нь угааж байгааг мэдсэн нохоос ирж муурыг зайлган байрлуунд буцаж явуулдаг байна. Энэ хэсгийг үзэхэд мэдээж та бүхэнд маш эвгүй мэдрэмж төрсөн байна. Тэгээд тухайн анги төгсөл тэр хоёр шүдээ эмчлүүлж чадсан ч өмнө нийцсэн бүх муу хоолноосоо болж хашилтаа болсноор анги дуусдаг байна. Тухайн ангид гарсан маш эвгүй хэсгээс болж энэ ангийг дахиж зурагтаар гаргахыг нь хориглосон байдаг. Knuckles-ийн асуудал. Flapjack-ийн цолгүй явдлууд. Flapjack-ийн энэ хүүхэлдэд мэдээж маш олон эвгүй хэсгүүд гардаг. Хүүхд байхдаа би анзаарахгүй бүх ангийг нь үзсэн ч одоо бодоод үзэхээр маш эвгүй утга агуулгатай хэсгүүд энэ цувралд гардгийг ойлгож байх шиг. 2 дугаар улирлын 4 дугаар ангид Knuckles-ийн чихэрний асуудлын тухай гардаг. Энэ ангид донтолтын тухай байдаг бөгөөд Knuckles хэрэг чихэр идэн түүнд яг л арх шиг нөлөөлж маш ууртай болгож галзууруулдаг. Knuckles торх дүүрэн чихэр эзнийхэн маргааш галзуур. Flapjack-ийг чихэр гэж харан идэхийг оролддог. Дараа нь Knuckles Flapjack-т хэлэхдээ зүгээр болсон. Дахиж хизээж чихэр идэхгүй гэж амладагч. Тэрээр худлаа хэлсэн учраас хотын бүх хүмүүсийн гэрт байсан хүүхэд болон чихэрний машинаас чихэр хулгайж эхэлдэг. Сүүлд нь тэрээр чихэрнээс болж хүмүүс одуулан хөөгддөг. Мөн газар гутлын альчуур шиг хөвтгтэй. Хүний хайсан чихрийг амандаа хийж иддэг. Үүнээс нь болж Баби түүнийг модон дууж далаа руу гаргадаг. Knuckles далаад хөвж байхдаа зүүдэндээ авраг чихрэн гартай Flapjack түүний ам руу маш их чихэр гоожулж байгаагаар хардаар зүүдэлдэг байна. Маш эвгүй энэ анги дээр Knuckles арх шиг нөлөөлдөг чихрэн донтож байгаа нь хүүхдэд үзүүлэхэд тохиромжгүй учраас дахид зургатаар энэ ангийг гаргахыг хориглосон байдаг. Газар хөдөлгөгч Batman Beyond. Batman Beyond 1999 онд анх гарч байсан цуврал хүүхэлдэйн кино. 1-р улирлын 15 дугаар анги дээр Jackie-гийн аавын тухай гардаг. Энэ ангийн ихэнд Jackie найзуудтайгаа уулзаж тэдэнд нэг зүйлийг хэлдэг. Тэрээр хэн нэгэн түүнийг дагж байгаа юм шиг байгаа тухай. Terry McGinnis буюу гол дүрийн баатар Batman хэлдэг. Удалгүй Terry цонхных нь гадаа хэн нэгэн байгааг хараад араас нь хөөсөн боловч барьж авч чадалгүй алддаг байна. Маргааш өглөө нь Jackie-гийн өргөж авсан аав нь энэ яриаг сонсоод Jackie-д нэг зүйл үзүүлмээр байгаагаа хэлж дагуулж авахар болдог. Тэгээд аав тэр хоёрыг үйлдвэр барихаар төлөвлөж байсан хоосон газартаа авчирдаг. Газар хөдлөж нэг тулаантай хэсэг гарсны дараа Jackie-гийн өргөж авсан аав төрсөн аавынхын талаар түүнд тайлбарладаг.
Жекигийн төрсөн аав Тони болон Билл бас нэг найзтайгаа гуруулаа хамт олон жилийн өмнө ашиглахаа болсон уурхайн хүнд ортой бодисыг асгахаар болдог. Билл хогийг буулгах үед савных нь уян модонд гацснаар уурхай бүхэлдээ нурагдаг. Харамсалтай нь Тони зүгт чадалгүй нурангад дарагдаж ортой бодис түүн дээр асардаг байна. Билл энэ үйл явдлын дараа өөртөө маш их харамсаж Жекиг өргөж авсан гэж хэлдэг. Жеки үүнийг мэдсэний дараа тэр гурав уурхайн доошоо буухаар болж аавыг нь эцэст нь олж чаддаг. Жеки аавыгаа хараад айж нүдэндээ итгэдэггүй. Түүний аав нь хими хорт байцсанд хортож мутацд орсон байдаг. Биллийг хараад аав нь уурлаж түүн рүү дайрахад Бэтмен тулдаж тэр гурав амжилттай зугатаж чаддаг. Эцэст нь Бэтмен түүний аав биш байсан гэдгийг хэлснээр анги дуустдаг байна. He's not your father. Not really. He's a ghost. Рамсес хааны хараал амхаа нохой зоригт. Мэдээж өнөөдрийн жигсаалтан заавал байх ёстой нүгэлтэйг ярилгүй өнгөрч болохгүй байх. Энэ нөгөө. Болоход тэд хаалганы чимээг сонсож онгойлготол гадаа нь Рамсес хаан гарч ирж чулууг над буцааж өг. Үгүй бол харагдаж давт хэлдэг. Тэдүү. Тухайн Рамсесийн 3D загварын дүрслэл нь энэ хоёр дэх хүүхэлтэй нь яг л бодож юм шиг эвгүй харагдаж надтай адил ихэнх хүмүүсийг айлгсан байх. Мөн цуулд гарсан бас нэг эвгүй ангид дурдхан зүйтэй болов. 4-р улирлын 13-р төгс гэдэг нэртэй ангид хар дарч зүүдэндээ чигүү цэнхэр магасын царайг хардаг. Тэр магасан зоригт нохоонд чи төгс биш гэлдэг. Удалгүй тэрээр зүүднээс сэрч багштайгаа уулзсан. Шүн унтж чадаагүй. Хуудан сэтгэхгүй бол за багтаамжтай шүү хуудан тэгээ